За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Тэгэхээр маш чухал асуудлаар бас сонсгол хийжээ. Яа тэгэхээр өнөөдөр нэг талаасаа одоо бүр бид чинь дэлхий дээр энэ ашигт малтналынхаа энэ газрын ховор элементийн талаар маш том боломж байгаад идэг. Гэтэл нөгөө талаар энэ төсөл нь ингээд нэг хөдлөхгүй гаццсан байж байгаа. Тэгэхээр яг ийм цагаа олсон одоо яг ийм сонсгол болжээ гэж бас хэлье. За энэ сонсголын материалтай танилцлаа. Энэ дүгнэлтүүдтэй ч ер нь танилцлаа. Тэгэхээр зөв нэг ийм юм ажиглагдаад байна. Би бас нэг юм асуух шаардлагатай байна. Энэ манай төрийн байгууллага хувийн хөвшил орон нутгийн ажлын ерөөсөө уялдаа гэж огт байхгүйгаас энэ маш том хүндрэлүүд үүсээд байна л да. Би төрөөс эрдэс баялагын салбар төрөөс баримтлах бодлого гэж бас ахалж ажиллаад батлуулж яхад нэг заалт оруулсан юу вэ гэхээр нэгэнтээ төрийн байгууллага зөвшөөрөл өгсөн л бол эннийхээ араасаа явдаг байх хэрэгтэй. Тэр хувийн хвшилтэйгээ очоод тэр орон нутагт нь ажиллаад энэ сэдвийг ойлгуулад ингэхгүйгээр өнөөдөр зүгээр нэг бичиг өгөөл хайчдаг. Нөгөөдөл нь очоод тэнд ингээд ерөөсөө яг нэг эзэнгүй хүмүүс шиг л ингээд маш хүнд байдалтай байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаралтай бид нар энэ хууль эрх зүйн орчныг нь дүрм журмыг сайжруулах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ орон нутагт нь энэ төсөл хэрэгжснээс ийм ач холбогдолтой зүйл гарах юмаа гэдгийг өнөөдрийн байдлаар бид нар бас нарийн яг ингээд орон нутагт нь өгөөд орон нутаг нь хөгжсөн байхгүй учраас иргэд бас эсэргүүцээд байгаа байхгүй юу. Тэр иргэдэд бол үнэхээр тэр дэлхийн зах зээл дээр энэ мундаг өндөр байна уу, улс орны эдийн засаг чухал байна амаг бид нар чинь энд амьдарч байгаа хүмүүс ингээд биднэрт юу оногдох юм бэ гэдэг энэ хоёр асуудлыг бол бид нар зайшгүй ер нь энэ улсын хурлын гишүүд шийдчээж ер нь манай энэ бүх ашигт малтмлын төслүүд бол явна гэж хардаг. За би нэг юм асуух гэсэн. За байгаль орчны яамд байхдаа энэ олон улсын хөндлөнгийн шинжээчдийг одоо ажилуулъя. Манайд бол бас нарийн одоо мэрэгжлийн хүмүүс зарим нь бол байхгүй бах. Тэгэхээр энэ олон улсын шинжээчдийг ажилуулаач гэж бас энэ төсөл хэрэгжүүлэгч газарт хандаад төсөл хэрэгжүүлэгч газар энийг бас хийгээд эхэлсэн байх хэвээр. За тэзүүнүүдийг одоо яаралтай дуусгах хэвээр. Тэр тэзүүгээр бол бүх юм гарах хэвээр. Байгаль орчны наривчлсан үнэлгээ, байгаль орчинд одоо ямар одоо нөлөө үзүүлэх гэдэг юм чи энэ тэзүүгээр наривчилж гарах хэвээр. Тэгэхээр энэ тэзүүнүүд гарсан уу? Энэ тэзүү гэж чинь ямар одоо байдалтай байгаа юм бэ гэдэг ийм хоёр асуулт байна. За тэгээ ер нь бол одоо бид энэ дэлхий дээр өнөөдөр газрын ховор элементтэй улс орнууд л одоо маш том тоглогч болж штэ. Өмнө нь бол одоо за юу гэдгийг гангийнх за газрын тос гэд ингээд за энэ хууль эрх зүйн орчны уялдаа холбоотой асуудлаар за энэ тэрүүгээр Баярбаатар дарга хариулаад тэгээд энэ тэзүүтэй холбоотой асуудлаар уулуурхай яамны төлөөл хариултаа бэлтгэж байна уу? Баярбаатар гишүүний микрофоныг. За Одонтуяа гишүүнд баярлалаа. Бас чухал асуудлыг хөндлөө. Байгаль орчны сайдаар бас ажиллаж байсан үнэ хувьд. Тэгээ ер нь төр бол энэ тусгай зөвшөөрөл өгсөн бол энийхээ ардаас бас тодорхой түвшинд үйл ажиллагааг нь явуулахад дэмжлэг үзүүлдэг тодорхой хугацаанд хүрээ язгартаас хамгаалт хийдэг байх хэвээр. Өнгөрсөн хугацаанд яг энэ газрын ховор элементтэй холбоотой энэ халзан бүрэгдээ орд энэ ар хөрөнгө гэж уул байгаа юм. Яг халзан бүрэгдээ одоо хойдлынх нь бол тэгээ энэ одоо нөөцөө тогтоох гээд өрөм хатгаад ингээд төсөл хэрэгжүүлэгч ажилласан. За орон нутаг бол энэ дээр нэг хайхтар дэмжлэг үзүүлж бол ажиллаж чадаагүй. Орон нутгийн удирдлагуудтай холбогдох мэдээллийг солилцоход бол нэлээд хангалтгүй одоо мэдээллүүдийг бол өгж исэн байгаа юм. Тэгээд энэ орон нутгийн иргэдтэй одоо ойлголцол төрөх процессууд их муу явагдсан учраас төсөл хэрэгжүүлэгчид бол өнгөрсөн хугацаанд бол өргүү зардлуудыг бол нэлээд гаргасан. Ер нь бол Ховд аймгийн хэмжээндээ бол одоо хөшөөтийн уурхайгаа том уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Одоо энэ газрын ховор элементийн асуудал ороод ирвэл зөвхөн хөшөөтийн уурхай гэхэд л өөрөө дотоодын аймгийн дотоодын нэвтрэгтний 40-өөс дээш үеийг хангаж идэг. Тэгэхээр одоо энэ саяны энэ дурдсан бүтээн байгуулалтууд нэмэгдээд ороод ирвэл Ховд аймгийн бүтээн байгуулалтанд бол өөрөө өндөр хөв нэмэр оруулах юм ач тус одоо байгаамаа гэдгийг бас харж байгаа. Хууль эрх зүйн орчныг бол зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Ашигт малтмлын үйл, цөмийн энерги үйл хоёрын зүйл заалт нь бол хоорондоо зөрчилдөж байгаа учраас цаашаа энэ яг олборлолтын өмнө шатанд бол хууль эрх зүйн орчныг нэлээд боловсронгуй болгоод
тухайн сум орон нутгийн иргэдийн одоо хүртэх өгөөжийн асуудлыг ер нь болж өгвөл хуульчлахгүй бол ард иргэдийн маань бас буруу биш байгаа юм байна. Тодорхой төвшөнд амлалт өгөөд дараа нь амлалтаа хэрэгжүүлэхгүй ингээд одоо алга болсоор хагаад иргэд маань өөрсдөө энэ бухимдаад нэлээд уурлаад байгаа тал бас байгаа нь зөв байгаа юм. За, аж үйлдвэр эрдэс соёлын яамны төлөөл хэдэн номер вэ? За, 4 номер. Өөрийгөө танилцуулаад 4 номерын микрофоныг өгье. Өөрийгөө танилцуулаад асуултанд хариулна уу? За сайн байцгаана уу. Би тэд нөгөө шинжээч болохоор яг нөгөө байгууллага төлөөлж шинжилгээ хийснээр л танилцуулж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. За Лавгбаатар шинжээчээр ажилласан. За Халзан бүрэгдээ ордын техник эдийн засгийн боловсруулсан байдал гээд анх техник эдийн засгийн үндэслэлийг бол 2018 онд боловсруулад тухайн үеийн нөгөө эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлээд хүлээлгэж өгсөн байдаг. Үүний дараа 23 онд дахин техник эдийн засгийн үндэслэлийг тодтогоод тэгээд бас эрдэс соёлын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлсэн. Одоо яг энэ төслийн хувьд бол ийм хоёр техник эдийн засгийн үндэслэл бол боловсруулсан байгаа.